Сайн мэцхан үзэгчтэй та бүхэндээ энэ сайхан галц цогтой өдрийн мэндийг хүргээд өнөөдрийн үндэсний лотерегийн ээлжид тохирлоо үзэгч та бүхэндээ шууд хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээж 7 хоногийн 3 өдөр буюу даваа лавг баасан гаригуудын 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэндээ туул рестораны замын эсрэг талд байрлах үндэсний лотерегийн албан ёсны байран дээр үзэгч та бүхэндээ бид шууд уулздаг үл энэ цаг мөчид мэдээж 4D 6D 642 гэсэн тоглолтуудыг өнөөдөр азнуудаа бас хамтдаа тодруулдаг юм. Үзэгч та бүхэн маань хэрхэн тохиролт маань оролцохоо мэдхгүй байгаа. За яг одоо бид хүлээн авч үзэж байгаа бол та өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа худалдан авч тоглох удаа бүгэлснээр оролцох боломжтой. Түүнээс үзэгч та бүхэн шууд хурж байгаа лайвын доор бол 6 хоорондоо болон 4 хоорондоо тануудаа явуулах нь хүчингүй гэдэг үзэгч та бүхэндээ тоглолтын өмнө тайлбарлаж хэлхийн зүйтэй байхаа гэж бодож байна. За ингээд үзэгч та бүхэн 4D-ийн 1 2 3 дугаар зэрэг 6D 642 гэсэн тоглолтоодаас сонгоо тоглох боломжтой. За эсвэл бүгдийг нь тоглох боломжтой байдаг. Ингээд өнөөдрийнхээ тохирлыг мэдээж уламжлал ясаараа 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоосоо явуулах болно. Үзэгч та бүхэндээ эхлээд дүрмийг танилцуулъя. Та бүхэн маань анх удаа тоглож байгаа болвол за эсвэл хэрхэн бас тоглохоо мэдгүй байгаа дараагийн удаа туршиж үзье гэж бодож байгаа бол миний одоо танилцуулах дүрмийг маш сайн цээжлээд аваарай. За шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цибер бүхий 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо танууд маань 4 удаа давхцнаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлийг бий болгосон. Эндээс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирнэ. Тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та яг дараалалаар нь тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авах боломжтой. Энэ бол 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхээ хамгийн ихний тохирлыг явуулъя. За шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлийг эргэлдэж байгааг үзэгч та харж байна. Эндээс 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ир болно. За эхний бөмбөлөгний дугаар тэг. Эхний бөмбөлөгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Дараагийн бөмбөлөгний дугаар 9. Дараагийн бөмбөлөгний дугаар 9. Энд гарч ирэх 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу тааж чадсанаар өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авах боломжтой. 3 дахь бөмбөлөгний дугаар мөн адилхан 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний дугаар уучлаарай 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн шүү. За 9 6 2 манаас доороо 6-аас тагаар ялгарч байгааг үзэгч маань харж байгаа. За ингээд сүүлийн бөмбөлөг гарч ирсэн. Сүүлийн бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За сүүлийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөгний дугаар 5. За ингэснээр шилэн хоргоноос тэг 9 6 5 тэг 9 6 5 гэсэн 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирсэн байна. Үзэгч та энэ 4 бөмбөлийг яг энэ дарааллын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авч байгаа юм шүү. Танд баяр хүргэе. Өргөжлөлн 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг одоо явуулах болно. За дөрмийн хувьд адилхан боловч за анх удаага тоглож байгаа үзэгчид маань сайн ойлгож чадаагүй байж магадгүй. Тийм учраас дөрмийг дахин танилцуулъя. За шилэн хоргонд маань мөн адилхан тгээс 9 хүртэлх цибер бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За эндээс мөн адилхан санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. За тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та мөн яг дарааллынхаа дагуу зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой. Тэгэхээр үзэгч та бүхэн маань өнөөдрийн бас азнуудыг хамтдаа гэрчилж байгаа азнуудыг хамтдаа тодруулж байгаа учраас шилэн хоргонд маань яг 40 ширхэг бөмбөлөг байгаа үгээс давхар хянаад явах боломжтой юм шүү. За ингээд эдгээр 40 ширхэг бөмбөлөгийг одоо эргэлдүүлээд санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирнэ. За тэрхүү 4 бөмбөлийг ямар бөмбөлөгнүүд ахыг хамтдаа харцгаая. Шилэн хоргонд маань адилхан 40 ширхэг бөмбөлийг эргэлдэж байгаа. Гэвч эндээс 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ир болно. За тэрхүү 4 бөмбөлийг яг дарааллын дагуу зөв тааж чадсанаар үзэгч та азтан болох боломжтой. За ингээд эхний бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 4. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 1. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 1. За 4 1 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөгний дугаар мөн 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. За ингээд дараагийн бөмбөлөгний дугаар буюу 4 дахь бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Сүүлийн бөмбөлөгний маань дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирснээр шилэн хоргоноос тун амжилттай 4 бөмбөлөг маань гарч ирсэн. 4 1 1 8 4 1
1, 8 гэсэн дөрвөн бөмбөлөг санамсруугаар гарч ирсэн байна. Тэгэхээр үзэгч та бүхэн мөн энэхүү дөрвөн бөмбөлийг яг энэ дарааллынхаа дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бодцоогоо 1000 дахин өсгөж авч байгаа. Энэ бол дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирууллаа. За идэвхтэй оролцсон үзэгчдэд баярлалаа. Өргөжлөлтөнд дөрүүдийн маань хамгийн сүүлчийн одоо боломжтой дөрүүдийн 1-р зэргийн тохирлыг одоо явуулах гэж байна. За дөрмийн хувьд бол 3 тохирол маань адилхан. Гэхдээ таны одоо өсгөж авах мөнгөнд бол өөр болоод явдаг. Эхлээд 500 дараа нь 1000 байсан бол дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр бол үзэгч та эдгээр шилэн хоргонд маань барилсан 40 ширхэг бөмбөлгнөөс санамсруугаар гарч ирэх дөрвөн бөмбөлийг мөн адилхан яг дарааллын дагуу зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бодцоогоо 2000 дахин өсгөж авах боломжтой байдаг. Энэ бол мэдээж дөрүүдийн 1-р зэргийн тохирлмаар байгаа. За үзэгч та бүхэн маань мөн шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг байгаа эсэхийг хянах боломжтой. За эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсруугаар л ердөө дөрвөн бөмбөлөг гарч ирж байгаа. За тэрхүү дөрвөн бөмбөлөг бол таны өөрөөтэй дуртай ямар ч дөрвөн орондоо тав байж болох нь магадгүй төрсөн он сар өдөр машины дугаар, утасны дугаарын сүүлчийн тав гэх мэтчлэн дөрвөн орондоо тоноод байх боломжтой. За бас нэмж хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоноод маань 4 удаа давхцаж байгаа учраас 4 ижилхэн тоож гарч ирэх бас магадлалтай байдаг. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье дөрүүдийн 1-р зэргийн тохирол. За шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг мөн эргэлдэж байгаа. Эндээс олол дөрвөн бөмбөлөг санамсруугаар гарч ирэх болно. За ингээд эхний бөмбөлөгний дугаар 2. Эхний бөмбөлөгний дугаар 2 гэсэн бөмбөлөг байна. Гурав дахь бөмбөлөгний дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 8. 2, 8 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. За одоо 3 дахь бөмбөлгийг хамтдаа харцгаая. 3 дахь бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 3. 2, 8, 3 гэсэн 3 бөмбөлөг маань гарч ирсэн. За 4 дахь бөмбөлөгний дугаар 4. Дөрүүдийн 1-р зэргийн тохирлын маань азныг тодруулсан сүүлчийн бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За ингэснээр шилэн хоргоноос 2, 8, 3, 4, 2, 8, 3, 4 гэсэн дөрвөн бөмбөлөг санамсруугаар гарч ирсэн байна. Мэдээж үзэгч та бүхэн энэхүү дөрвөн бөмбөлийг яг дарааллын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бодцоогоо 2000 дахин өсгөж авах боломжтой. Сайн танд баяр хүргэе. Ингээд дөрүүдийг тоглосон үзэгчдэд баярлалаа. Дөрүүдийн маань 3 тохирол болол үзэгч та бүхэндээ тун амжилттайгаар хүрсэн. За үргэлжлүүлэн 50 сая төгрөгийн хонжиртай 6D тохирлыг одоо явуулах болно. За дөрмийг бол дахин тайлбарлах учраас үзэгч та бүхэн маш сайн анхааралтай сонсоод аваарай. Шилэн хоргонд маань тгээс 9 хүрлэх цифр бүхий 60 ширхэг бөмбөлийг байлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань 6 удаа давхцсан гэж үзэгчтэй ойлгож болох юм. За энэ хүү 60 ширхэг бөмбөлгнөөс санамсруугаар 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 6 бөмбөлийг үзэгчтэй дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсан тохиолдолд зургуулынгийн таасан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой. За харин 6-ийн манай дараагийн боломжууд байдаг. Үзэгчтэй дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлөг тааж чадсан тохиолдолд 1500, 3 бөмбөлөг олол 15000, 4 бөмбөлөг тааж чадвал 150,000. За харин 5 бөмбөлийг тааж чадсан тохиолдолд сая 500 мянган төгрөг хожих боломжтой. За харин зургуулынгийн тааж чадсан тохиолдолд үзэгчтэй 50 сая төгрөгийн аздан болох боломжийг 6D тохирол маань та бүхэндээ олгодог юм а. За ингээд шилэн хоргонд маань 60 ширхэг бөмбөлөг бэлэн байгаа. Одоо эндээс ямар 6 бөмбөлөг гарч ирж 50 сая төгрөгийн аздан тодорох вэ гэдгийг хамтдаа харцгаая. Та бүхэндээ амжилт хүсье. Тохирлоор маань бол 6 удаа давхцсан нэг орондоо тоонууд маань 60 ширхэг бөмбөлөг олон байршсан байгаа. 60 ширхэг бөмбөлгнөөс санамсруугаар 6 бөмбөлөг гарч ирэх болно. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлгний дугаар 9. Хоёр дахь бөмбөлгний дугаар 9. За энэ 3-9 гэсэн хоёр бөмбөлийг таасан болоо 1500 төгрөгийг хожиж байгаа. Үүнээс мөнгөнд өсөж явах боломжтой байдаг. За 3 дахь бөмбөлгний дугаар 1 гэсэн бөмбөлөг байна. 3 дахь бөмбөлгний дугаар 1. 3, 9, 1 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. 4 дахь бөмбөлгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлгний дугаар 8. За энэ дөрвөн бөмбөлийг 3, 9,
гэсэн дараа нь тааж одоо үзэгч та 150 мянган төгрөгийн аздан болж байгаа. За 5 дахь бөмбөлөг. 5 дахь бөмбөлөгний дугаар 3. 5 дахь бөмбөлөгний дугаар 3. За энэхүү 5 бөмбөлгийг 3, 9, 1, 8, 3 гэсэн дараалал таасан бол та сая 500 мянган төгрөг хожиж байгаа. За ингээд 50 сая төгрөгийн азныг тодруулж байгаа сүүлчийн бөмбөлөг гарч ирсэн байна. Сүүлчийн бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд үзэгч та бүхэнд гарч ирсэн дарааллуудаар нь 6 бөмбөлөгийг танилцуулъя. 3, 9, 1, 8, 3, 3. За давтаж хэлье. 3, 9, 1, 8, 3, 3 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. За энэхүү 6 бөмбөлийг үзэгч та дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөгийг бол хожих боломжтой байсан. За энэ бол 6D тохирол маань. Тэгээ өнөөдрийн тохирол дээр бол бас монголчуудын бэлгэшээл тоолох 3-ын тоо бол 3 удаа гарч ирсэн байна. Тэгээ тунгийн тоод гарч ирсэн учраас үзэгчид маань магадгүй энэ дундаас азт нь төрсөн болов гэж найдаж байна. За ингээд 6D тоглосон үзэгч та бүхэндээ баярлалаа. Өргөжлөлөө Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейн хамгийн өндөр хонжиртай тохирлыг яг одоо явуулах гэж байна. За шилэн хоргонд маань бол 1-ээс 42 хүрлэг цифр бүхий 42 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол өмнөх тоглолтуудаас ялгаатай нь юу вэ гэхээр үзэгч та бүхэн шилэн хоргонд маань нэг бөмбөлөг ердөө нэг л удаа байгаа гэдэг санах хэрэгтэй. За энэхүү 42 ширхэг бөмбөлгнөөс санамсруугаар үндсэн 6 бөмбөлөг гарч ирэх болно. Үндсэн 6 бөмбөлгээ үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр дараалал огт харгалзахгүй шүү. За тааж чадсан тохиолдолд бол 120 сая төгрөгийн аздан болох боломжтой. За мөн 642 тоглолтын маань бас нэгэн давуу тал бол бонус бөмбөлөг байдаг. Бонус бөмбөлөгний тусламжтайгаар буюу 7 дахь бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та үндсэн бөмбөлгнөөс 3, 4, 5, 6 бөмбөлгүүдийг одоо тааж чадсан тохиолдолд бол 10 мянган төгрөг, 300 мянган төгрөг, 12 сая төгрөгүүдийг тус хожих боломжтой байдаг. За бонус бөмбөлөг үе 7 дахь бөмбөлөгтэйгөө за үндсэн бөмбөлгнүүдээс 4, 5 бөмбөлгүүдийг нийтд нь тааж чадсан тохиолдолд та аздан болох боломжтой гэсэн үг. За харин үндсэн 6 бөмбөлгээ дараалал огт харгалзахгүйгээр бүгдийг нь тааж чадсан тохиолдолд бол 120 сая төгрөг хожих боломжтой. Тэгэхээр 642 тохирлын маань бас нэг давуу тал бол дараалал огт харгалзахгүйгээр бөмбөлгнүүдэд бүгдийг нь тааж чадсан тохиолдолд та аздан болох боломжтой гэсэн үг. За энэ бол Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейн хамгийн өндөр хонжиртай тохирол байгаа. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Магадгүй яг энэ цаг мөчид бид нар 120 сая төгрөгийн аздан үлгийдэн авч магадгүй та бүхэндээ бүгдд нь амжилт хүсье. Шилэн хоргонд маань 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. За өөрөөр хэлэх юм бол 1-ээс 42 хүрлэг цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Нэг бөмбөлөг ердөө нэг байгаа. За эндээс 6 бөмбөлөг санамсруугаар гарч ирэх болно. За эхний бөмбөлөгний дугаар 29. Эхний бөмбөлөгний дугаар 29. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 42. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 42. 29, 42 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Дараалал огт харгалзахгүйгээр 6 бөмбөлөг тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн аздан болно. За 3 дахь бөмбөлөгний дугаар 35. 4 дахь бөмбөлөгний дугаар 3. 4 дахь бөмбөлөгний дугаар 3. 5 дахь бөмбөлөгний дугаар 26. 5 дахь бөмбөлөгний дугаар 26. Одоогоор 5 бөмбөлөг гарч ирсэн. Одоо үндсэн 6 дахь бөмбөлөг гарч ирж байна. Өөрөөр хэлбэл 120 сая төгрөгийн азны тодруулж байгаа 6 дахь бөмбөлөг гарч ирлээ. Бөмбөлөгний дугаар 28. За ингээд 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг маань гарч ирж байна. Бонус бөмбөлөгний дугаар 16 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Бонус бөмбөлөгний дугаар 16. За ингээд үзэгч та бүхэндээ 642 тоглолтынхаа үндсэн 6 бөмбөлөг буюу 120 сая төгрөгийн азныг тодруулж байгаа 6 бөмбөлөг ихнээс нь танилцуулъя. 29, 42, 35, 3, 26, 28. За давтаж хэлье. 29, 42, 35, 3, 26,
28 гэсэн үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. За энэ хүү 6 бөмбөлийг дараалал огт харгалзахгүйгээр зургуулын таасан бол үзэгч та 120 сая төгрөгийн аздан болж байгаа. За харин өнөөдрийн тоглолтын маань 642 тоглолтын маань бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөгний дугаар 16 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За бонус бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгүүдийг тусдас 642 тохирол дээрээс маань хожих боломжтой байсан. За магадгүй хоцсон үзэгч байвал таньдас ташрамдас баяр хүргье. Ингээд тун амжилттайгаар 4D, 6D, 642 тоглолтууд маань үзэгч та бүхэндээ Icon Zagame болон үндэсний лотерегийн албан ёсны Facebook хуудасаар шууд хүрсэн байгаа. Үзэгч та бүхэн манай нэвтрүүлгийг ямар нэгэн монтаж эвлүүлэхтэй байж магадгүй гэж хардаж байгаа таач гэсэн ирээд үзэх боломжтой. Туул рестораны замын эсрэг талбайрлах үндэсний лотерейн төв байран дээр 7 хоногийн даваа лавг баасан гаргуудын 17 цаг 30 минутанд ирээд та шууд нэвтрүүлгийн маань бас үзэх боломжтой байдаг. Магадгүй та өнөөдөр аздангаар тодорсон бол хэрхэн шагналаа авахаа мэдэхгүй байгаа бол 1500 төгрөг буюу урмын хонжирыг та тасалбар борлуулж байгаа бүхэл зэгүүдээс очиод авах боломжтой. За харин түүнээс дээш хонжируудыг бол мөн үндэсний лотерейн албан ёсны байран дээр хүрэлцэн ирээд авах боломжтой. Таны шагналыг бол нэг сарын дотор хадгалдаг юм шүү. Тэгэхээр та нэг сарын дотроос нэвтрүүлгээ эргүүлж үзээд аздан болсон хэсгээ бас заавал шалгаж байгаарай гэж үзэгч та бүхэндээ захих байна. Ингээд өнөөдөр бидэнтэй хамтдаа азнуудаа тодруулж аздан болсон үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн тохиоллоор мэдээж 17 цаг 30 минутанд иргэн уулзлаа. Түр баяртай үзэгч та бүхэндээ амжилт хүсье.